Шинэ 7 хоногийн мэнд хүргэн ирэх мөндөд үзэгчдээ Game Point podcast-ын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Game Point podcast-ын хамтран ажиллагч Social Pay болон Social Pay Junior-т найзаагаа ураад та найзтайгаа хамт NBA-гийн тоглолтыг үзэхсэн суглаанд оролцоороо та өргөцсөн найз болон урьсан та хоёулаа энэ суглаанд оролцох эрхтэй болох юм. Тэгэхээр NBA-гийн тоглолтыг Америк нэгдсэн улсад нь очиод ордонд нь сууж аваад үзэж мөрөдлөө биелүүлэх энэ хонжирт урамшууллыг Social Pay зарлаж байгаа юм. Ингээд Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Дөнгөж энэ удаагийн дугаар хоцорж орсон бас хоёр шалтгаантай байлаа. За нэг нь хувийн шалтгаан байлаа. Нөгөөх нь бол өнөөдөр болох Oklahoma City Thunder Boston Celtics багуудын тоглолттой холбоотойгоор энэ тоглолтоос их зүйл шийдэгдэх байх гэсэн хүлээлт байсан учраас нэг өдөр хойшлууллаа. Тэгээд за хоёулаа шууд яриагаа эхлэе. Тоглолтоо үзсэн үү? Гөө шууд яриагаа эхлэхгүй байж би нэг юм говийн чанартай юм асуумын цагт. За өчтөр чи ингээ Facebook дээр бичсэн шүү дээ. Ингээд эрүүл мэндэ уулмаас ингээд нэг өдөр хойшлохоор боллоо гэ. Чаа ингээд эрүүл мэнд чинь ингээд муу байна гэж яхад хүмүүс бичгээр яга хүмүүс автоматар чаа арх утсан гэж ойлгох тийм. Энэ тэр баажиг нь буруу шүү дээ. Сэтэвэр нэ. Тэрнээс яг үндсэндээ ингээд жинхнээсээ эмт нэг юу гэдэг л эрүүл мэндийн шалтгаан байлаа. Арх уулаач битэрдэг ажиллаа алдаад байдаг хүмүүс биш ээ. Ер нь бас хэлмээр байна. Тийм ер нь бол энэ дээрээс саган чөлөөтэй явж өөрсдийнх нь микрофон юм. Одоо ер нь бол зүгээр энд ч гэлтгүй Америкийн нэгдсэн улс ч гэлтгүй Монголд ч гэлтгүй ер нь бол маргааш нь ажилтаа бол тэгж ажиллаа алдаж шоуддаг нас ард тутарсан биз дээ. Одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсад залуучууд яадыг. Гэхдээ тэгэл маргааш ажилтаа гэх юм бол маргааштай ажилдаа тохируулж лээ шүү дээ. Түүнээс л тэгээд ажиллаа хаяал хинэг найд нэг жил байхгүй шүү дээ. Тийм учраас дэлхийд даяар энэ Friday night, Saturday night ерөөсө гардаг үстэй тий. Тэрнээс дэлхийд даяар шүү дээ энэ чинь. Тий. Тэгэхээр маа яалтыг ерөөд мэндийн шалтгаантай гэх юм бол та нар арих болсон гэж бит явчихваа. Хүмүүс тэгж хэлсэн юм. Би тэгээд зарим постуудын доорх юм унших шаардлагагүй болох уншдаг юм дөө. За. Boston Celtics Oklahoma City Thunder багуудын үйлрэлт 2 удаа тааш тоглож байна. Өнөөдрийнх Boston хотын TD Garden болсон тоглолт байлаа. Өмнөх тоглолт мэдээж 4 масаар Oklahoma хотод болсон улирлын ихэнх аваар болсон тэр тоглолтод Oklahoma City Thunder илүүрхэж хоцсныг бүгдээрээ санаж байгаа. Өнөөдрийн тоглолтод TD Garden болж байгаа учраас дээрэс нь Boston Celtics аваргууд Drew Holiday гэмтлээс эргээд зэсэн форум сайтагаа учраас өнөөдрийн тоглолт эхлэхийн өмнө Boston Celtics-ийг ялах магадлал ESPN жишээ нь 50.4% өгч илаа. Нэгсэндээ Boston-ийн тоглолтод ялах хамаагүй өндөр магадлалтай л гэж өгч ирсэн байна шүү дээ. За яг хамаагүй өндөр ч юм. Ер нь бол үл ялыг магадлал өндөртэй. Гэсэн чинь үр дүн эсрэг гарсан. За юу болоод өнгөрчвөө? Энэ тоглолтоос Oklahoma City Thunder багийг юу гэж харж дүгнэ вэ гэдгээс яриа эхлэе. Би бол шүү дээ түрүүний бид хоёр дугаар дээр ярьсан шүү дээ. Cavs-тэй тоглосны дараа миний яг ингээд Boston ерөөсөө аврах шиг харагдахгүй нэ гэдэг яг тэр зүйл яг л дахиад харагдчих. Яг дахиад харагдчих. Ерөөсөө авч бэлтгэлгүй орж ирж байгаа юм шиг. Тэгвэл Boston-ы тоглож байгаа цагсан бөмбөг 3-аас шидэл цагсан бөмбөг юм байна. Бөмбөг нь орвол Boston хожиг бөмбөг нь орохгүй бол Boston очихгүй. Ерөөсөө нөгөө live by 3 die by 3. Тэгээ энэ сагсан бөмбөг цаашдаа плей-офф яг sustainable байж чадах уугүй юу гэдэг үнэхээр хэлж мэдэхгүй. Тэгээ өнөөдөр ингээд тоглолтын ингээд юу бөмбөг нь унахгүй байна. 3-аас муу шидэд байна. Тэнгүүт ямар нэгэн одоо юу гэдэг. За яаж хамгаалтан дээр бид нар SJU-дээс нэг юм планта байя гэж нэг юм байдаг шүү дээ. Энэ коучнэр нь бэлдэж орж ирдэг. Тийм бэлтгэд бол би үнэхээр юу ч харсангүй. Ямар ч юу байхгүй одоо adjustment хийсэнгүй. Уул нь ингээд эхний хагас амар ойрхон дууссан шүү дээ. Тэгээ. За ESPN-ийн хүртлээс. За одоо Boston-од одоо ястай ингээд 2 дугаар хагасыг үнэхээр үнэхээр шал ондоо олж орж ирнэ гэж хэлсэн тийм ерөөсөө би хараагүй. Тэгээ өнөөдөр харин OKC rotation-ийн баг 2-3 тоглож байх тий. Jay Will байхгүй, Alex Cruz байхгүй, J Dub байхгүй. Тэгээд ийм тоглож ийн гэхээр Boston-ыг бол би үнэхээр одоо юу гэдэг юм дээ. Урам хуурч байна. Тэгээ хараа за би түрүү яг хараа суучсан. 3-аас хэд шийдсэн бэ? 63 шийдсэн байна.
Эхний хагас 27 шидсэн байлоо та. Нийтдээ 94 шидсэн. 94 довтлсон. Тэрний 63 нь 3-аас шидсэн. Тэгээ 31 хувьтай. Багаараа 31 хувьтай шүү. Тэгээ зүгээр энэ яг ингээд энэ биш үү те. Яг ийм 3-аас шидсэн тоглолт болно шүү дээ те. Угаасаа үнэхээр 50 хувьтай шидэхгүй, 50-аас дээш хувьтай шидэхгүй бол угаасаа энэ баталгаатай биш үхгүй миний бодлоо. Тэгээ плей-офф биш те. Ингээд юу хамгаалт бүр ингээд чангасан тохиолдолд яг энэ байдлаар Бостон одоо цаашаа тоглох уу гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээ өнөөдөр Porzingis байхгүй гэж амар олон тоглолтноор хожигдоод байна л да. Porzingis яг байхгүй одоо юу гэдэг rotation-ы бүх тоглогч бэлэн байх үгүй нь плей-офф баталгаагүй шүү дээ. Ер нь бол яг үнэ. Явцын дунд ингээд 1-2-оор битэл алга болдог шүү дээ. Яг хин нэг нь байхгүй болонгууд Бостон яах юм бэ гэдэг асуулт үнэхээр өнөөдөр гарч ирлээ. Наадхан дээр чи нэг хариулт нэгдүгürt би өмнө за энэ байхгүй юм чинь өнөөдрийн тоглолтыг ингэж чухалчилж авч үзэх хэрэггүй юм байна да гэж боддог байсан бол би энэ бодлыг яг сүүлийн нэг жил 2 жилийн хугацаанд өөрөөсөө авч хаяад байгаа. Яг гэх юм бол сайн баг хин нэг нь байхгүй хад нөгөө нэг нь урагшаалхаа гараад ирдэг. Next man up. Тийм тэгээд өнөөдөр Kristaps Porzingis-ийн нөлөө маш ихтэй. Дундын зан шийдэлттэй, самбарын хамгаалалт маш эгүү болно. Би Kristaps Porzingis-ийн нөлөөг өндөрөөр үнэлнэ. Porzingis орж хөөөл оруулна гэдэгт итгэлтэй. Гэхдээ өнөөдөр Oklahoma City Thunder багийн 2 дахь man, second man буюу 2 дахь лидер J-Dub байгаагүй шүү дээ. Тэгэхээр J-Dub байгууд өнөөдөр Chet Holmgren-ыг хардаа 23-14. Би бол ингэж боддtiin. Би яг үндэ энэ миний бодол шүү. J-Dub орж ирээд өнөөдрийн тоглолтыг тэгж их Oklahoma-г өөрчлөхгүй гэдэгт бол би итгэлтэй. Миний бодлоо. J-Dub яг Boston яг ингээд плей-оффын чухал хамгаалтын эсрэг тийм найдвартай шидэлтэй байж чаддаггүй. Тэрний оронд шүү дээ. Яг өнөөдөр шиг Chet Holmgren 20-10 хийгээд байгаа юм бол Oklahoma City Thunder баг энэ жилийн аврах байхгүй. Би энийг өмнөх дугаар дээр ч хэлсэн. Би яг энэ үгийг бүр хэлжсэн санагдчих шүү. J-Dub биш Chet Holmgren сайн тоглох юм бол би Oklahoma City Thunder багийг төрүүлнэ гэж харж байна. Тэрнээс яг одоо байгаа Oklahoma City Thunder багийг би төрүүлнэ гэж харахгүй байна гэд хэлсэн чинь өнөөдрийн тоглолтыг үзсэн чинь хөөе байж да. Энэ багч хамгаалтны юм илээ. Дээрээс нь сэлгээгээр ийм илүү байхад Chet Holmgren ингэж тоглоод байх юм бол яагаад Oklahoma City Thunder баг энэ жилийн авраг биш гэж Boston Celtics тэдний эсрэг ингээд өнөөдөр бүх юма хийж үтсэн шүү дээ яг үндэ. Jason Tatum MVP төвчний тоглолт гаргасан шүү дээ. Jaylen Brown 6 алдаад гараад тоглолтын төгсгөл рүү суусан. Гэхдээ Derek White, Al Horford ихний хагаст ямар гайхалтай тоглолоо. Тэгэл тэр ихгүй. Бид нар яг өнгөрсөн жилийн авраг болсон Boston Celtics багийн Kristaps Porzingis төгс хөвлбийг өнөөдрийн тоглолтод баг харцсан шүү дээ. Тэгсэн чинь 20 дугаар хагаст яг тэгэл хамгаалтан дээр шийдэж. Би өнөөдрийн тоглолтод хамгаалт нь хамаагүй илүү байсан. Бүр илүү биш, хамаагүй илүү баг нь аль нь байсан бэ? Oklahoma. Харин тий. Ерөөсөө хариулт нь энэ ахгүй. Яг үндэ тэр Case нь Wallace нь байна уу, тий? Isaiah Joe байна уу? Яг үндэ тэд нэр тохороо нүрээр орохоос ч айхгүй байна. Маш сайн хамгаалж байна. Хамгаалтын төлөвлөгөө маш сайн боловсруулсан байна. Тоглолтын баг ихний ер нь тоглолтын турш баг зооны хамгаалт авч хамгаалаа. Тэрэн дээр биндээ нөө эхлээд ингээд маш олон удаа Boston Celtics суулгаараа шидэдсэн. Тэр нөө зооны хамгаалтан дээр нөхөж очиж хоцорж очиод нөө Boston Celtics-ийн бөмбөгийн шилжилт гайхалтай байсан учраас бөмбөг нь ороодсэн. Тэгээд ачаал аваад ирэнгүүт угаасаа 2 дугаараас товтлогоо ундаг штэ. Ачаал аваад ирэнгүүт Al Horford-ын шилтүүд унахаа үлдээд тэглэнгүүт Al Horford сул үлдээд Boston Celtics-ийн давуу тал биш болчихж байгаа байхгүй. Тэнгүүд яах вэ гэдэл ингээд бодонгууд Drew Holiday бол үнэхээр одоо юу гэдэг сайн хамгаалагч хэвээрээ байна. Гэхдээ жилийн өмнө 2 жилийн өмнө Drew Holiday бол биш болж эхэлж байгаа юм. Одоо яалтч бас нас нь одоо юу гэдэг хөдөлгөөний удаашруулж эхэлж байгаа юм да гэж байрж байна. Гэхдээ зөвхөн өнөөдрийн тоглолтоор дүгнэх нь өрөөс хэл юм. Өнөөдөр магадгүй Boston Celtics-ийн муу өдөр байсан байж болох юм. Гэхдээ би өнөөдрийн тоглолтоос надад юу илүү дүгнсэн бэ гэхээр би Oklahoma City Thunder-т бол одоо итгэж эхэлж байна. Одоо би энэ багт итгэхийг хүсэж эхэлж байна. Гэхдээ энэ J-Dub-тай хамаагүй би Chet байгаад SJ байгаад яг энэ хамгаалт яг энэ итгэлтэй шидэлтүүд байх юм бол яагаад болохгүй гэж дасгалжуулагч Mark Daigneault-ыг угаасаа сайн нь мэднэ шүү дээ. Alex Caruso ямар нөлөөтэй тоглож үлээ плей-оффт хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би Oklahoma-г өнөөдөр өндрөөр үнэлмээр байна. Boston-ыг одоо пяалхаас илүүтэйгээр.
Босны би одоо чи Жомос л гэж бодож байна. Босны дасгалжуулагч хангалттай байж чадж байгаа. Жомос бол Эми Одакаг миний бол Эми Одакаг ажиллах тийм сайн дасгалжуулагч бол биш юм миний хувьд. Гэтэ яг хөө мэдээж өнгөрсөн жил аваад авсан л да. Сүүлийн Cavs-тай тоглосон тоглолт. Тэгээд Oklahoma өнөөдөр тоглосон тоглолтыг ингээ харангуут байна шүү дээ. Жомос бол угаасаа зүгээр байгаа тоглогчийнхоо өөрсдийнх нь скил дээр ингээл найдаал тоглож нэ гэсэн. Яг багаараа тэгж зохиосон найруулгатай юм алга нэгт хамгаалтан дээр ялангуяа. Өнөөдөр SJ ганцхан SJ байгааг мэдчихэж J-Dub байхгүй. За Shed Holmgren. Гэтэ Shotgun Holmgren буцаж орж ирснээс хойш тоглоход маш муу оролцож байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр гангаруулж байгаа байхгүй. 10 шидэж мэдэж байна шүү дээ. Харин тий. Тэгэхээр яг Jones бол яг одоо бүр ингээ плей-офф гэхээр надад big stage дээр яг сайн дасгалжуулагч байж чадахгүй гэдэг асуулт гарч ирж байна. Яг авраг авсан багийн дасгалжуулагчийг нэгдүгээр тэгж хэлээд байх нь одоо ямар санагдах юм бол хоёрдугаар өнгөрсөн жил Boston Celtics түүхэнд хамгийн аимшигтай довтлогоотой удирлыг үзүүлсэн шүү дээ. Гэхдээ зүгээр нэг шамтай санал нийлж байгаа нэг зүйл нэг өнгөрсөн жилийн баг угаасаа хэтэрхий ур чадвартай байсан байхгүй. Одоогийн Boston Celtics баг ч гэсэн хэтэрхий ур чадвартай. Гэхдээ ялгаа юу вэ нөхөө өнгөрсөн жилийн Boston Celtics багийг хүмүүс судлаад бэлдээд эхэлсэн байна. Дээрэс нь нөгөө нэг Boston Celtics-ийн үлсгэлэн зам мэдээж байхгүй болсон. Тэд авраг авцсан, цадсан байж магадгүй. Гэхдээ мэдээж ур чадвар нь байгаа учраас тэд миний бодлоор финалд л хүрэх баг. Гэхдээ би Boston Celtics-ийг авраг авна гэж одоо өчтөрийг хүртэл ярьсан л да. Cavs-ыг хожих уу? Би одоо 50-50 л болж. Үгүй Cavs-ыг бол би хожно гэдэгт 7 хоногоор тэр юу багсаал. Тий. Гоо энэ чинь NBA шүү дээ. Үнэнгээл хэлээ. Тийм үстэй. Тий, энэ чинь NBA шүү дээ. 7 хоногоор л өөрчлөгдөж явж идэг шүү дээ. Тий. Тийм. Тэгэхээр одоо яг ингээд Бостонгийн гаргаж байгаа одоо тэр одоо нэг одоо хувьцааны зах зээл дээр бол ингээд тренд уулна ингээд дээш өсчих өстэй тий. Аха. Одоо Бостонгийн хувьцаа бол жоохон ингээд ундалтай л явж байна. Тийм. Ялангуяа ингээд яг том ингээд багуудын өвдөс ингээд struggle-дод байгаа нь асуултын тэмдэг болов юм. Тэгтээ за Portland дээр тэр хин White 40 оноо, Preacher 40 оноо тэр чинь их хайхтар юу биш шүү дээ. Яг метр бол биш шүү дээ. Хэмжээ бол биш шүү дээ. Portland шүү дээ харин тийм шүү дээ. Харин тийм. Тим багийн эсрэг ер нь муу багийн эсрэг Australians түрүү жил Anthony Davis байхгүй, LeBron James байхгүй, Boston Celtics-ийн талбай дээр гожигтой 30 чичвараг авлаа. Тэгэхээр амар гэж ярихгүй л. Тийм. Нэг удаагийн тохиолдол байсан болохоор тийм. Ямар тоглолтын дээр яах вэ гэдэг чинь чухал байхгүй. Яаж тоглох вэ гэдэг чинь. Тэгэхээр OKC Cavs-тай тоглосон тоглолтууд бол миний сэтгэлд үнэхээр хүрсэнгүй. Boston-д гэж хэлмээр. Ямар ч байсан энэ Boston Celtics-ийг нүүлээд 2 хожсон. Магадгүй цор ганц баг болж байгаа шүү тийм үү? Энэ нэг зүйлийг илэрхийлж байгаа шүү. Энэ нэг зүйлийг илэрхийлнэ. Юу гэхээр хэрвээ Oklahoma City Thunder баг бүсээсээ асуудалгүй гараад ирэх юм бол Boston тэдний хувьд нэг тийм хүрхээргүй баг биш байна. Тэгээ дээрэс нь суурл энэ жилийн NBA-гийн финал Oklahoma хотод эхлэх магадлал маш өндөр байгаа учраас талбайд давуу тал тийдэнд байна. Энэ хөгжөөнд дэмжиж энэ яхэр хамгаалт энэ дээрэс нь олон тоглогч оролцож байгаа сагсан бомбог. Дээрэс нь өнөөдөр бас нэг зүйл гой санагцаараа. Би яагаад одоо хүртэл Chet Holmgren, Isaiah Hartenstein хоёрыг ингэж зэрэг олон минут талбай дээр тоглохгүй юм бол гэсэн. Өнөөдөр тэрний хариултыг би авцсан. Энэ хоёр зэрэг талбай дээр 2 болон 4-р өдөр маш удаан тоглолоо шүү дээ. Тэр үед нөгөө Boston Celtics-ийн дагуу байдал үгүй хийж байгаа байхгүй. Энэ хоёр чинь өндөр төв тоглоод тэгэхээр Boston чинь нэг төвтэй нөгөө stretch 4 тоглолдог шүү дээ. Тэр давуу талын үгүй гэдэг өнөөдөр Jaylen Brown-ы алдаад гэж их болж байгаа байхгүй. Энэ чинь тэгэхээр Oklahoma өөрийнхөө тоглолтыг үдцсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энэ тавтыг илүү хармаар. Өнөөдөр яг J-Dub байхгүйсэн учраас энийг илүү олон минут харсан байх. Тийм. Гэхдээ энийг илүү харах ёстой гэдгээ дасгалжуулагч Mark Daigneault ч гэсэн харсан болов. Isaiah Hartenstein чихэн хоёр гоё штэ. Chet Holmgren хоёр. Хоёулаа маш өндөр, хоёулаа урт гартай, хоёулаа тесрэлттэй. Энэ хоёр төвд байгаа тийш орно гэдэг амаргүй дээрэс нь stretch 4 өөрөө Chet ч өөрөө stretch 4 болж чаддаг 3-аас шидчихдэг болохоор энэ бол эвгүй тавтай байхгүй. Тэгэхээр өнөөдрийн тоглолтыг Mark Daigneault шууд өндөр биш гэснээр
ганцхан чэдтэй эхлүүлснэ. Дараа нь 2 өндөр болж байгаа. Надад тасгалжуулагчид үнэхээр Жоо Мазулаг бол өнөөдөр шатрын одоо нүүдлэр бол хамаагүй илэрхэж зөвөр л эхний нүүдлэрээ хожицсан л гэж би хувьдаа харж байна. Тэгэхээр энэ хоёр багийн плей-офф бол сонирхолтой болох юм байна уу энэ нүүдлэр? Яг би тэр дээрс наадхан дээр чинь дахиад нэмэлцээ дуусгахаас өмнө Чет Холмгрен буцаж орж ирснээс хойш багт дүүж ялангуяа офенс дээрээс баг юу байхгүй байхгүй. Айгу сул байгаад. Өмнө дөнгөс сизон эхлэх битээрээ Чет Холмгренс болж ингээд бид нэр хожоод найс та өвкс амар хэлж ийн гэж ярьжсэн санаж байна. Бицнэрээ араас орж ирэхдээ ерөөсөө тогтолцоо нь маш бага оролцож байгаа. Би тэгээд нэг талаас шей хитрхи ингээд газар зүтгээд байна уу гэсэн нэг бодол орж ирсэн. Тэгээд өнөөдөр яг чиний хэлсэн ингээд Холмгреныг ашиглаад гэхгүй шал ондоо орж байгаа. Тэгэхээр плей-оффт яг энийг цаашдаа ашиглах ёстой байхгүй. Үгүй хармаар байгаа биш заавал ашиглах хэрэгтэй. Тэгээ эн чинь угаасаа амар том давуу талтай тоглогч шүү дээ. Тэгээд энэ давуу талаа ашиглахгүй бол бүх нураг шейдээр өөрүүлээд Жейда бөнгөрсөн жилийн плей-оффт яалаа те. Тэрийг бас мартаж болохгүй. Тэгэхээр чэдэд илүү найцсан дээ шүү дээ. Би бол тэгж бодож байна. Тэгээ ямар ч байсан энэ хоёр багийг финалд гараасаа гэж хүсэж байна. Жейда баг үнээр гарахгүй. Жей Гүү. Жейда биг Джейлен Брауны эсрэг давталж байгаа төсөөлдөө. Шейд зүгээр өгдөг нэг үгээд. Тэгээ боддоо. Шейк was a true holiday дээр quite хамгаалж ийн гээд сүлдтэй. Тэгээ боддоо. Тэгэл асуулт чи хариулт гарах гэж бодоод байгаа шин. Game Point podcast үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолтын бас нэг онцлог юм нь юу байсан бэ гэхээр ийм байсан юм. Шейк бид нар ESPN гэсэн нэг тайлбарлаж байна. Шей бол MVP-ийн одоо өрсөлдөөнийг тэргүүлэгч гэж. Гэтэл яг нөгөө талд нь MVP гэж ордондоо дуудулж байгаа нэг тоглож байсан байхгүй. Тэр нь бол Jason Tatum. Түрүүнд хэлэх гэсэн болцсон. Өнөөдөр хэрвээ Boston Celtics хоцсон бол Jason Tatum MVP-ийн өрсөлдөөнийг бас илүү сонирхолтой болгож ирэх байсан байхгүй. Яг бол Tatum-ийн статистик үзүүлэлт үнэхээр тасарсан байна. Яг юм чухал тоглолтууд дээр нь. Тэгээд үнэхээр нэрээ Shea байгааг бол Jokic байгааг бол гэдэг шиг хоёр хүн байгааг бол Jason Tatum MVP болох байгаа байхгүй. За гэтээ MVP-ийн өрсөлдөөн. Гэтээ хин Tatum нэлээд доор байгаа шүү. Эхний 5 талаа байхгүй шүү. Харин тийм одоо тэр нөгөө нэг юунд одоо мэдгүй яагаад миний хувьд бол байгаа юм байна. Boston дөрөв байна. Сайн тоглож байгаа шүү дээ. Сайн тоглож байгаа. Boston-ийн фэнүүд одоо алхав. Баамын 5 доо юм шүү. Бага. Тэгээд одоо өнгөрсөн 7 хоног энтэй юугаар холбоотой гэхээр MVP-ийн өрсөлдөөнийг нэгсэндээ шийдэх 7 хоног байлаа шүү дээ. Тэрний үгээр Denver Nuggets, Oklahoma City Thunder багууд дараалан тоглосон. Энэ хоёр тоглолтод хоёуланд нь Oklahoma City Thunder ялчих юм бол MVP-ийн өрсөлдөө нэг талдаа гарах байлаа. Нэгсэндээ хоорондын харьцаа 3-1 болоод илт илүүрэх байлаа. Тэгсэн чинь тийм зүйл болсонгүй. Хоёр тоглолтод ээлж дараалж хожоод удирдлын ерөнхий харьцаа Oklahoma City-ний 2, Denver Nuggets 2 болчлаа. Тэгээд энэнийхээ араас өмнө Nikola Jokic лигийн бүх цаг үеийн түүхэнд байгаагүй статистик болох 30 оноо 20 оновчтой дамжуулалт 20 удаа самбраас бөмбөг авсан тоглолтыг Phoenix Suns эсрэг үзүүлээд улмаар тэг тоглолтод нэмэлт цагт Denver Nuggets хожиж маш чухал ажлыг авсан байдгийн. Ингэснээр хойлооч яг тэр үед яриадсан. Нэрэл энэ чинь OKC-ийн тоглолтын өмнө юм байна те. Нэрэл ягаад Jokic дахиад 3 дахь MVP авч болохгүй гэж бодож исэн. Тэнгүүд одоо өнөөдрийн тоглолт дахиад NBA-гийн аварга хамгаалж байгаа баг. Дээрээс нь нөгөө бүсгийн шилдэг хоёрт яваа багийг Shai Gilgeous-Alexander очоод өөрийнхөө формыг үзүүлээд хочиж байгаа байхгүй. Баг нь NBA өрнөд бүсийг тэргүүлсэн хിവэрэ. Энд чинь бас нөгөө MVP-ийн ESPN-ээр гарсан тоглолтод MVP-ийн өрсөлдөөн маш том чухал үзүүл. Тэгэхээр MVP-ийн өрсөлдөөн яг өнгөрсөн сүүлийн 5-6 хоногийн хугацаанд чиний бодлоор чиний хувьд яаж өөрчлөгдөв? Чи жишээ нь байруудыг яаж солив? Би бол яг сая Sunday Monday явсан тоглолтын дээр шүү дээ тий. Би ингэж л бодлоо. Яа энэ хоёр ер нь хоёулаа хамтдаа авчлахгүй гэж бодлоо. Би энэ алинч
ингээд орхих хэцүү байгаа. Шээ гайхалтай байна. Йокчийн түүхэн байхгүй үзүүлэлт хийж. Тэгээд Йокч шүү дээ. Карьертаа баг хамгийн амар юу стат үзүүлээд байгаа юм байна шүү дээ. Өмнө хийх. Тэгээд өмнө тэгж авчаад одоо карьертаа байхгүй хамгийн сайн үлээлт үзүүлж яагаад гэхгүй. Тэгэхээр ч амар хэцүү байгаа. Одоо энэ хоёрыг хараа зүгээр нэрийг авчих. Никола Йокич, Шей Гилгис-Александр гэдэг хоёр нэрийг аваад зүгээр тоог нь харах юм бол хоёулынгийнх нь тоо амар монстр байгаа байхгүй. Тэгэхээр би бол үнэхээр аль аль нэг орхимоор. Би тэгээд сая үнэхээр Шей хоёр Денверийг хожчих юм бол би Шей авах гэж бодсон чинь нэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэнцчлээ шүү дээ. Тэгэхээр би бол өмнө чамаас би асуухад чи Шей гэж хариулж илаа. Шей гэжсэн тийм. Тэгэхээр наадхан дээр ч хараа эргэлт гарцсан байгаа байхгүй. Нэгсэндээ чи одоо дотоод Йокичиг авсан ч яах вэ гэж хүлэн зөвшөөрсөн. Яг тийм эргэлт сая өнгөрсөн 7 хоногт харин болчлоо. Харин би яг бүтэн сайн тоглолтыг үзсэн байхгүй. Йокич бол шүү дээ. Үнэхээр тэр талбайд бүгднийг хийж байна. Яг бүр хийхгүй юм алга. Хамгаалтан дээрч, довтлогоон дээрч. Хараа тохойн бэртээд шидэж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд шидэж чадахгүй болгоод бусдыгаа яаж найруулж байна. Оо яа тэр бол бүр ингээд гайхалтай. А Шей бол яг өөрийнхөө скиллээр авах стаа нагаа аваад ингээд хийдгээд явчихж. Яг ингээд энэ хоёрыг ингээд солих юм бол шүү дээ. Йокч Окс руу яваад Шей Денвер хоёрыг зорих юм бол юу гэж чи. Би бол Оксийн асуудалгүй авруу болоод яа Денвер мэдгүй Денвер Шейний хоо. Тэгээд сторт юм. Гэтэл өгөөгөө. Тэг чи амар тийм контраст гарах гэдэг. Тийм дээ. Угаасаа одоо Никола Йокич шиг талбай дээр байхад би тэгэл Николагийг хүлээн зөвшөөрсөн. Никола Йокич талбай дээр байхад Денвер Наггетсийн довтлооны рейтинг нэгт явж байгаа л баг. Юу лээ. За Йокич болонгод баг 30 дахь байрлаж унчаад илөө. Гэт нөгөө авж байгаа оноо нь баг 120-ээс Йокич болчихгоо 90 рүү унчаадсан. Тим амар нөлөөтэй байгаад ахаар тэгээд дээрэс нь MVP гэдэг үг өөрөө ямар юу лээ те хамгийн үн цэнтэй тоглогч гэдэг үг шүү дээ. Тэгэхээр энэ зөвхөн нэг оноо авдаг биш зөвхөн одоо юу гэдэг сайн байгаа биш. Үнэхээр үн цэнтэй бүх зүйл нь үн цэнтэй хүнийг л MVP гэж одоо тодорхойлдог бол яг өнгөрсөн 7 хоногийн хүртэл би бас миний хувьд Шей Гилгис-Александр MVP л байсан байхгүй. Гэтэ яг одоо бол би Никола Йокич авсан ч яах вэ гэж бодож байна. Гэтэ Шей Гилгис-Александр багийнхаа бүс нэгээр явж байгаад гарч авчвал тэр Денвер Наггетс 2-оор гарчих юм бол Никола Йокич авчих واخаа л гэж бодож байна. MVP-г өрсөлдөөн бол тэгж л их эргэсэн 7 хоног байлаа. Өөрчлөлт орсон 7 хоног байлаа. Одоо ингээд харьцуулаад хаалта хоёлаа. Тэгэхээр бас л хэцүү уустай. Ингээд 13 самбар 10 дамжуулал бөмбөг таслалт ижлэх. Бөмбөг таслалтаараа төвийн тоглогч хамгаалагч 2 хүн тийм. Тэсэн чинь блокер Шей илүү байдаг гинэ. За энэ Йокич угаасаа блок хийдэггүйтэй холбоотой. Дээрс нь SG-гийн довтлооны үзүүлэлт мундаг биш үү хараад 525 гэж байна. Хамгаалагч хүний хувьд бол маш өндөр үзүүлэлт шүү дээ тийм. Тэснэ 3 шидэлтэй өн Йокич илүү зөх шиг. Юу гэж байгаа юм бэ? Тэр efficiency хардаа. Efficiency бүр амар өндөр өстэй хийнэ Йокич. Гэхдээ харахаар энэ хоёр хүний чинь аль аль нэг ашиг орхиход амар үнэхээр хамсалтай байдаг. Тэгэхээр би бол нөгөө хувааж өгдөг штэ. MVP шүмлэг хувааж өгсөн тохиолдол байна уу? Байхгүй хоо энэ чинь нөгөө саналаар одоо болохоор аль нэг л гардаг баг. Гэтэ болдог бол нэр хувааж өгмөл санагдчих. Монгол шиг юм гэж юу байх вэ те? Монгол шиг юм гэж байхгүй хөө. Би тэр монголчууд ингээд юу лээ хоёр хүн зэрэг ингээд амжилт үзүүлээд ирж байгаа. За хэний нэг хөвдөө гэж тэнцүүлчихдэг шин. Тэгээ хойлонд нь ингээд шууд ямар аль нэгийг тураахгүй гэдэг юу гэлээ нэг үг гэдэг. Ихийг нэцэхгүй тоглоог нь тураахгүй гэдэг шиг. Тэгээ тураахгүй гэдэг шиг тий. Тийм юм тохиолдол юм болох гээд байна. Нүдэрийг гэрчилж ирсэн. Тэгээд одоо экспертүүд яаж одоо сэтгүүлч нар үгэн экспертүүд үгэн дасгалжуулагч нүд юу лээ. Тэгээд тэд яаж сонгохоос л одоо шийдэх гэнэ. Хэрвээ чи санал өгдөг байсан бол энэ санал.
X Factor буюу хүчин зүйлүүдийн нэрлэх юм л Никола Йокич өмнө 2 удаа MVP болцсон. Дээрэс нь баг нүрнэд бүсийг тэргүүлээг байна гэдэг жоохон сөрөг үзүүлэлт боловч яг энэ тохиолдолд бол яг саяны энэ 7 хоногийн дараа бол би Никола Йокич дэгэн. Яг өнөөдөр надад санал авбал үлдэж байгаа энэ нэг 20 хоногийн хугацаанд нөхцөл байдал яаж өрнөхөөс бас их зүйл хамаарна. Яг тэр санал өгөх 7 хоногт хэн үндэсний телевизээр гарч байгаа тоглолтод өндөр хайптай тоглолтыг одоо үзүүлж тэ статистикаар ингэж олныг алмааруулсан MVP-г эзэн болох багтаа. Тэрнээс яг одоогийн байдлаар бол 50-50 явж гин гэж хэлмээр. MVP өрсөлдөө. MVP тодорхой болоогүй юм байна. Сая үнэхээр чиний хэлдгээр 2 тэг байсан бол нэр үнэхээр илүү. Араа яг статистикаар бол нөгөө MVP авах магадлалаар бол амаржинтай би саяхан нэг бичсэн чинь тэгээд угаасаа SJ-г авчих үстэй гэж байгаа. SJ авах магадлал өндөр байл. Гэхдээ магадлал гэдэг бол яг аавна гэсэн үг бас биш байхгүй. Тухайн 7 хоногт орж байгаа сэтгэл хөдлөл тухайн 7 хоногт үзүүлж байгаа тэр нөлөө зэрэг амар их хамаарна. Мэдээж улирлын статистик хамаарна. Гэхдээ тэр 7 нэг ойрын 10 хоногт яаж тоглох вэ гэдгээс их хамаардаг учраас өнөөдрийн байдлаар бол би Никола Йокичт өгнө. Өнөөдрөөр л. Тэгээд дараагийн 7 хоногт би Шейгээ сууж иж болно. Яг л тэр тухайн 7 хоногт л төрж байгаа сэтгэл. Энэ бол энэ 7 хоногийн сэтгэл. MVP бол Никола Йокич. Никола Йокич миний хувьд бол Никола Йокич. Ер нь SG би бол талбайд хийж байгаа тэр олон юм хараад бол би үнэхээр сая ялангуяа бүтэнсэний тоглолт бол үнэхээр миний нүдийгээс ямар юм байл гэж бодсон. Нэг юм би өөртөө нэг тэмцэн зүйл байгаа байхгүй. Би SG-г авчаасаа гэж хүсээд байгаа. Яг бол бид нар үндэсний бүх төр чинь шинэ авраг төрөхөд дуртай байдаг шүү дээ. Шинэ бүх. Сумаадэр ингээд нэг залуу бүх гарч ирээ нөгөө том якузанууд Озикнэрийг хаях хүмүүс дуртай байдаг шүү дээ. Яг тийм шинэ зүйл, шинэ салхи, шинэ юмд хүмүүс дуртай байдаг. Тэр утгаараа SG-г дэмжиж байгаа юм шиг байгааг. Би одоо өөрөө дүгнэж байгаа. Гэхдээ бодит үннийг харуул Никола Йокичийн статистикийг үнэхээр үгүйсгэж болохгүй статистик яваад байхад энэ нь гоё шинэ юм аа гэж санал өгч үнэхээр би болж чадахгүй юм байна. Тийм учраас Никола Йокич л гэж хэлье да. Окей. Тэгээд 7 хоногийн дараа өөрчлөгдсөн бол байж дуусахаас өмнө тэгээд Нагетсыг ярьж байлаа. Нагетс шүү дээ. Удирлыг айгүй муу ихлүүлсэн. Тэгээд өмнө авраг болж байсан багуудаас юунаас айгүй олон хүн алдсан гэж сүмжлүүлж байсан. Яг одоо West-ийн 2-т ордог. Энэ цаашаа хадгалах. Нөгөө нэг авраг авсан багийн суур байгаа шүү дээ. Никола Йокич, Jamal Murray, Aaron Gordon, Michael Porter Jr. байгаа. Энэ дээр тэгээд Christian Brown сая нэг статистик тогтоосон байлаа шүү дээ. 26 тоглолтод дараалаад 10-аас дээш оноо авсан. Энэ амжилтаараа 2010 оны Chauncey Billups-аас хойш анхны Денверийн хамгаалагч болж ийн үг. Би тэгээд Jamal Murray чи ийм орон гарын юм уу 10 он авахгүй тоглолтод ийм их ингээд ийм их байгаад гэдэг юм. Murray ч байн гаруй оноо 10-аас дээш оноо аваад байдгүй юм гэж бодоод тэр статистикийг хараад өнгөрсөн. Тэгэхээр Christian Brown сайн байна. Дээрэс нь одоо Russell Westbrook-ийг авчирсан тэр нэг дайч юм байл. Гэхдээ плей-оффт яг шатрын нүүдэл дээр хин нэлэрх нөө Никола Йокич одоо яг үндэ Denver Nuggets-ийг хамгаалаад багууд сурчлаа л да. Гол ялгаа нь. Гэхдээ контендер мөн үгүй би Oklahoma City Thunder-ыг Denver Nuggets хожигдсан байхад би л гайхгүй. Финалд гараад ирсэн байхад яаж вэ гэж би л өөрөөсөө асуухгүй. Denver угаасаа л байна штэ л гэж харна. Тэгэхээр контендер чиний асуултанд хариулахад одоо тойроос хариулж байгаад хариулахад контендер мөн үгүй л мөн. Би бол яг чиний хэлсэндээ бас санал нийлжлээ л да. Ингээд өдрөл эхэлж яхад ингээд харагдаад байсан одоо тэр нөгөө асуудлууд нь айгүй засагдаад эхэлсэн байгаа байхгүй. Яг одоо өдрөлийн энэ сүүлээр одоо зөв трендер одоо нэг би түрүү Бостонх бол ингээд нэг өсөж байгаа трендер байна гэдэг чинь айгүй зөв юм шиг санагдаад байна. Яг Christian Brown бол үнэхээр өсөж дэвсэн байлаа. Би тэрийг харуулбал сая Oklahoma-тай тоглосон тоглолт дээр бол хараад бол яг мэдэрсэн. Westbrook-ийн бол юу ч ярьдаг үл явуулчлаа. Яг Westbrook-ээс одоо ч гэдэг нөгөө түрүү жилийн second round-ийн rematch болж байгаа шүү дээ. Minnesota-тай нэг хоёр тоглолт 75-64 Minnesota хожиж байна. Тэгэхээр яг тийм Minnesota шиг яг хамгаалж чаддаг, аргалж чаддаг багуудтай таарч бол бас хэцүү юм. Тийм. Одоо
Тэгээ Бостонтой чинь 2-0 болов уу? Тэнэ. Бостон гол Бостон гэдэл бодор очоод хожигдсон. Тэгэхээр бас Бостон байхгүй байна. Оклахоматой бол яг матч нь тэгж таарад байна тий. 2-2 болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын финал West-ийн финал дээр энэ хоёр гарч юм бол үнэхээр гоё. За тэгвэл чамаас ингэж асуу чи Denver Nuggets-ыг Oklahoma, Boston, Minnesota Timberwolves-ыг яагаад ч ялахгүй гэж бодож байна вэ? Ялахгүй гэж. Яагаад ч ялахгүй гэж бодож байна бэ? Яагаад ч юм шансааж дээ. Ялах магадлал байгаа үү? Магадлал бол байна. Харин тэгэхээр тэр бол баг шүү дээ. Тэгэхээр юм байхгүй нөгөө нэг бидний сая нэрлсэн баг учраас NBA-гийн контендер одоо баг байна шүү дээ. Boston, Oklahoma, Minnesota. Тэнгүүд Denver Nuggets энэ гурыг ялах магадлалтай байна гэдэг чинь энэ баг контендер мөн л гэсэн үг байхгүй. Энэ баг ялах NBA-гийн авраг авах магадлалтай баг мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэр магадлал хараа Golden State Warriors баг 2022 онд улирлыг эхлүүлж хаад хэдэн үеийн магадлалтай байлаа. Санаж байна уу? 3 билүү. 0.3 члээ. Нэг хөөс доош байсан санагдаад их юм. Тийм байж байгаа авраг болсон. Тэгэхээр ялах магадлалтай баг уу гэвэл тийм гэж хариулах аргагүй. Denver Nuggets контендер мөн үү? Nikola Jokic MVP мөн үү? That's it. That's good. Denver Nuggets MVP. Гоо ийм явж байгаад үнэхээр баяр хүрч юм байна. Яг одоо бол Denver Nuggets байгаад амар тухтаа унтж байгаа гэж би бодож байна шүү дээ. Сизны эхний харсан бодвол хараа нөгөө MVP үгийн өрсөлдөө нэг цор ганцаараа тэргүүлсэргээд авсан хүмүүс айгүй ховор өдөө шүү дээ. Үргэлж нэг тийм маш ойрхон өрсөлдсөн хүмүүс үргэлж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үйлрэлд хэн ч авсан бай нөгөөх нь маш их гомдолтой болтно. Маш их маргаантай ганцхан unanimous байгаа шүү дээ. Ганцхан бүх саналаар авсан ганц юм шүү дээ. Тийм. Stephen Curry гэж нэг юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр аль нь ч байсан нөгөөх нь гомдолтой л болтно. Энэ үйлрэлээ бат. Social Pay Junior application-д шинээр найзаа ураад NBA-ийн тоглолтыг дэрэгдээс нь үзээрэй. Урилга хүлээн авсан найзтай нь аппликейшнд амжилттай бүртгүүлсэн тохиолдолд танд болон таны найзад суглааны эрх олгох болно. Харин суглаагаараа гарын бэлэг эсвэл NBA тоглолт үзэх эрхийн азтан болох боломжтой. Social Pay найзаа ураад NBA-ийн тоглолтыг дэрэгдээс нь үзье. Social Pay найзаа урья. Game Point podcast үргэлжилж байна. Подкастын хамтран ажиллагч Social Pay. Social Pay та найзаа ураад, Social Pay Junior-д найзаа ураад, найз чинь хүлэн зөвшөөрөөд Social Pay-гийн хэрэглэгч болсон тохиолдолд танд болон танай найзад суглаар нь тэрхүү суглаараа маш олон шагналын эзэн болно. Дээрэс нь NBA-г очиж ордноос нь үзэх тэр суглаанд оролцох хэрэгтэй болж байгаа юм шиг. Тэгэхээр Game Point podcast-ийн энэ 7 өдрийн дугаар үргэлжилж байна. Хойлоо юуны талаар одоо мэдээж Lakers-ийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Тэгмэл Lakers гэдэг ингэх гэж байна. Одоо ингэхийн өмнө нэг гой таамаг дэвшүүлээ. Тэрнээс өмнө чамд сая орхигдуулсан зүйл байна гэсэн тэр юу вэ? Тийм. Түрүүн би юмсан нөө Boston дээр ярих гэсэн юм. Kristaps Porzingis байхгүй ингээ хожигдоод ингээ. Би ер нь Porzingis яац ингээ жоохон усан чинь Porzingis өөрөө Twitter-дээр бичсэн байлаа. X дээр нэр өөрчилсөн шүү дээ. X дээр бичсэн байлаа. Бид ингээд viral illness гэдэг байхгүй. Нэр байхгүй. Тэгээд тийм өвчнөр өвдөд. Гэтэ би гайгүй болж байгаа буцаад юунд орох гээд байсан. Тэгсэн чинь ESPN-ийг яг Boston-ыг дагаж сурвалжлаа. Team Bontemps гэж байгаа. Тэдний бичсэн артикл дээр болохоор яг ямар өвчнөр өвчнийг одоохондоо онцолж чадав. What? Тэгээд одоо 2 сараас хойш тоглов. Яг одоо буцаж орж ирэх нь яг одоо өдөр. Энэ өнөөдрийн тоглолтын дээр illness гэж хэлсэн шүү дээ. Illness гэдэг чинь өвчин. Өвчин. Ямар нэг байдлаар өвчин. Ихэнх тохиолдолд энийг ханаад дээр ашигладаг. Ханаад ч юм уу код биш гэсэн. Тэгээд юу гэсэн бэ? Ямар нэртэй өвчнийг мэдэхгүй. Энд ч мэдэхгүй. Шинэ өвчин. Тим амин өвчин битүүлэг юм өнөд уншсан. Тэгээд яг одоо Boston Celtics Kristaps Porzingis яг хизээ одоо эргэж талбад гарахыг бол мэдэхгүй юм шиг. Наа ч юм бол өнөөдрийн хожигдлоос илүү муу мэдэв шин.
Тий. Яг ямар хөвчин яаж имжлэх юм гэхгүй нэг хэцүү амар сонсож байна. Тий. За бидний дараагийн ярих сэдв бол Los Angeles Lakers багтай холбогдсон. Тэгээд өнөөдөр гарсан мэдээлэлээр Los Angeles Lakers баг дорндоор хийж байгаа алин тоглолтоо амаргүй байдлаар үргэлжлүүлж байгаа. Тэд өмнөх тоглолтод Brooklyn Nets талбай дээр нь хожигдсон. За энэндээ бол LeBron James багтайгаа хамт байжгаад өнөөдөр Los Angeles хот руу ганцаараа ниссэн байна. Юу гэхээр нөгөө цавны шүрмсний гэмтэлтэй имжлэгээ хийх илүү одоо юу гэдэг имлэгийн одоо мэдгүй за ямар ч байсан LA хот руу буцсан байна. Энэ юу гэхээр багтайгаа хамт яваад байх нь угаасаа зохимжгүй болоод буцаж ийн гэсэн үг. Нөгөө талаараа энэ юуг харуулж байна гэхээр ирэх болоогүй илэрхийлж байгааг хэлж штэ. Тэгтэл өнөөдөр 3 дугаар сарын 13 одоо энэс хойш Los Angeles Lakers баг хэд хоногт 8 хоногт 6 тоглох байлоо. Тэгээд 8 хоногт 6 тийм 3 back to back шүү дээ. Тэгээд эннийх нь хувааруудын одоо бидэнд харуулаач энэ юу вэ гэхээр Milwaukee Bucks, Denver Nuggets, Phoenix Suns, San Antonio Spurs ер нь бол үлдсэн скетч зүгээр бүхний хуваар байгаа. Энэ бол хамгийн хэцүү гэрээ тий. Тэгээд энэ амар хэцүү. Одоо ингэ хараа л да. OKC-тэй 2, Denver-тэй 2, Memphis-тэй 1, Rockets-тэй 2, тэгээд Warriors-тэй 1, Pacers-тэй 1. Тийм гэтээ шүү дээ. Энэ дундаас энэ бол дандаа плей-офф юм багууд. Тэгэнгүүтээ яагаад амар муу гэхээр Western Conference баг бүгд ганцхан Pacers-ийг стат. Нөгөө талд нь тэнд аим тэмцэж яваа Phoenix шүү дээ. юм бол антен. Юу зөөх. Тэгээд доор нь явж байгаа биш ээ. Одоо ч хэд орчлоо. Ялангуяа Grizzlies, Rockets хоёртой тоглолтууд маш чухал. Denver-тэй ч Denver-тэй тоглох хоёр тоглолтууд маш чухал. Нөгөө seedings дээр. OKC бол угаасаа дэж тасраад явчихсан. Тэгээд хойно нь одоо айгуу дээ гэж бодсон. Одоо плей-оффоос гадна байралтай багууд гэхээр юусоо 7хон тоглолт байгаа. Үлцэн 10-ын тоглолтоос. Тэгэхээр энэ байдал бол айгуу хэцүү. Зөвхөн LeBron-ы юу биш. Гэнтэл биш. Одоо айгуу олон алсаас юу хачмаараа байхгүй байна. Hayes байхгүй байна. Гэх мэтчлэн одоо ингээд ротейшны тоглолтууд байхгүй болчоор айгуу хэцүү болоод байна л та. Би сая Бостон дээр тоглосон тоглолтыг бол үнэхээр би ямар жижигхэн байгаа харж байгаа юм байна. Тэгэхээр яаж бодсон гэдэг хэцүү байна. Тэгээд Бостон чинь ямар баг вэ? Аварга хамгаалж байгаа баг. Brooklyn Nets чинь яг яаж байгаа баг вэ? Тэгэхээр Brooklyn Nets самбарт идлүүллээ шүү дээ. Үнэндээ идлүүллээ шүү. Тэгээд байхгүй. Хараа. Jackson Hayes, Lakers-ийн гарааны төв. Rui Hachimura, Lakers-ийн гарааны PF. LeBron James, Lakers-ийн гарааны SF. Гарааны 5 тоглогч нь хамгийн өндөр 3 байхгүй шүү дээ. Тий. Хамгийн өндөр 3 байхгүй. Одоо тэнгүүд сая Jared Vanderbilt төвийн байрлал Brooklyn Nets дээр тоглосон. Би Vanderbilt-ийг нэг л байрлал хамгаалж чадахгүй гэдгийг харлаа. Тэр Vanderbilt төвийн байрлалд хамгаалж чадахгүй. Тэрнээс бусдаар бол бүх байрлалд хамгаалж чаддаг. Төвд бол үнэхээр самбар тэмцэж чадахгүй маань үнэхээр бидүүлж юм. Тэгээд аргагүй маань. За ингээ одоо яг тэр буруу LeBron James-ийн гэмтэл байна шүү дээ. Од юу гэж 5 дахь жилдээ дараалаад 3 дугаар сар тохиолдож байгаа гэмтэл шүү дээ. Цавны шүрмэс Lakers дэрснээс хойш 2 дахь удаа. Өмнө нь тэр плей-оффыг үнждэг жил билүү. Тэр жил энэ LeBron James-ийн цавны шүрмэс бүр pop гэж дуурсан гэж байгаа байхгүй. Тэгж одоо сунж гимтсэн. Энэ удаа анх ирсэн жил шүү дээ. Тийм. Энэ удаа бол гайгүй. Гэхдээ 5 дахь жилдээ дараалаад 3 дугаар сарын ийм урт хугацааны гимтэлтэйгээр үнжиж байгаа юм байна. Тэр энэ LeBron-ы угаасаа ачаал нь нэг ихтдэг үе. Тэгээд энэ үедээ нэг гимтээд тэгээд энэ дээр амарж байгаа плей-офф юм нь бэлэн болчдаг. Яг нэг тийм одоо юу гэдэг 5 дахь жилдээ энэ энэ яг замаар явж байгаа байхгүй. Тэгээ ингээ харангууд за окей LeBron гэж тийм. Тэгсэн чинь одоо ингээд Rui Hachimura байхгүй, Jackson Hayes байхгүй ингээ баангууд. Сая Brooklyn Nets-тэй Luka Doncic тэргүүлээд ингээ тоглолоо. Ганцаараа үнэхээр хангалтгүй шүү дээ. Дээрэс нь Luka хамгаалтан дээр үнэхээр хойрог юм аа. LeBron бол хамгаалаад байдаг, Luka бол хамгаалтнаар. Luka хийдгээ хийж байгаа юм довтлогоон дээр үнэхээр хэцүү. Сая дээрэс нь Brooklyn Nets-ийн зодоод ахын шүүгчд алдаа өгсөн. Энэний дараас хэвлэл мэдээлэлээр бөөн шүүмжлэл боллоо. Тэг шүүгчнэр бүр харс тэгээд тоглолтын дараа сэтгүүлчид Лукагаас асуусан өнөөдрийн шүүлтийн талаар юу гэмээр гэсэн. Тэгээд
бүгдээрээ юу болсныг харсан юм чинь би юм хэлээд яхавдаа гэсэн мэлээ. Тэгээд яг л тийм зүйл боллоо. Гэтэ тэр юу гэхээр тийм л хэмжээнд шүүгчнэр үнэлэгдээд байна. Lakers-ийн хамгаалалт алдсан. Яг энэ. Тэгээд LeBron Jackson Hayes Rui Hachimura байхаар арай өөр байгаад байна. Тэгээд байхгүй болохоор Vanderbilt хүчин Alex Len гэдэг хүн чинь сакс тоглож чаддаг юм шүү. Эсвэл мэдгүй тоглож чаддаг бейсний эсвэл байж байгаа болц юм уу мэдгүй. Ер нь хизээ тоглож чаддаг байсан юм байна. Тэгээд ашиглаж үзээд хөр хижээж байдаг тэгээ болохгүй шүү гэдэг чинь айгүй хэцүү байгаа байхгүй. Яах гэж авсан юм. Өндөр болохоор нь авч үзсэн чинь. Йокичийг хамгаалуулъя гэж бодож авсан чинь бүр юу Йокичийг хамгаалах гэдэг. Brooklyn Nets Nick Claxton-ыг хамгаалсан. Энэтэй масаж чуу. Сая Jackson Hayes юу яхаас өмнө битгээс өмнө 2 сараас хойш одоо тоглосон тоглолтууд NBA нэг нөмрийн төв. Би бол тоонд итгэдэг хүн, би тоогд итгэдэг хүн. Тэр тоог ямар тоог худалдаа. Уг нь тоон яг тэгж харуулдаг гэдэг үү? Тэгэхээр би бол ингэж бодсон. JJ Redick, Rob Pelinka гэж бодсон. Окей. LeBron байгаа, Luka байгаа. Ямар ч өндөр хүнийг энэ хоёр ингээд лоб хаяад ингээд амьдруулчихна гэж бодсон чинь Alex Len гэдэг хүн тийм төрсөнгөө л гэж боддог. Тийм Jackson Hayes чинь ядаж лоб яваад байдаг болохоор нөгөө хоёрын дамжуултуудыг аваад нэмчээд байгаа байхгүй тий. Тэгээд өндөр өсөрдөг болохоор хаалт алдаа ихтэй ч гэсэн хаалт тавьчаад байгаа. Тэгээд нэр одоо LeBron James энэ гон цавны шүрмсний гэмтэл нь хэрвээ ноцтой байх юм бол 4-7 хоног гэж байгаа. Ноцтой биш байх юм бол 1-2 хоног гэж байгаа. Гэтэ одоо ямар ч байсан Lakers-ийн 6 тоглолт. Одоо 8 хоногт хийх гэж байгаа 6 тоглолтод LeBron байхгүй гэдэг. Би зөв LeBron James, Jackson Hayes, Rui Hachimura байхад энэ тоглолтоос би нэг 4 хоногтай гараад ирэх болоо гэж бодож байсан. Одоо бол би 6 тоглолтоос нэг хөжилтэй гарч иж магадгүй гэж харахаар байна. Бүр муугар бодвол бүр хожил авахгүй ч байх үсэхгүй л харагдаж байна. Гэтэ муугар бодож байгаа шүү. Сайнаар бодох юм бол 3-3 ч юм. Тийм л бүр амар оптимистик байна. Юу 3-3. Би бол нэг юм уу хоёр дээд зэ. Гэхдээ миний бодож байгаа шүү дээ. Би ингэж л бодож байна. LeBron James яагаад бэртэж байгаа. Гэхдээ ер нь яагаад нэг-нэгээр ингэ бэртээ яваад байна гэдэг чинь ерөөс ингээд нэг нь бэртээ даалгууд нөгөө хэд нь ачаал ингээл нэгдэл яг ингээл чинь сизний төгсгөл үуч нийтдээ 60-аас дээш тоглолцсон байна. Яг бүгд ингэж ядраад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгтээ түрүү 2 ч юм уу 3 гэдэг асуудал бол мөрөөдөл бол байхгүй болсон баг. Яаж хийж байгаа 6 дотроо байя гэдэг л одоо нэг юу тийм тактик баримтлаад тэгээд аль болох Лука ч юм гол тоглогчноо нөөцөл тоглоосаа л гэж би бодож байна. LeBron-ыг иртэл. Тэгэхгүй LeBron биш үү? Лука ч бас гимтэлтэй ойрхон байгаад байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр тэр рискийг авч болохгүй байгаа. Тэгээд LeBron одоо нөгөө нийт 65 тоглолтод оролцож нөгөө All NBA баг сонгогдсон шүү дээ. Энэ жил биш үү те. Одоо ингээд үлдсэн тоглолтуудаас 7-д нь заавал тоглож байж байгаа тоглолт. Цац тоглоно л доо. Улирал дуусахаас өмнө LeBron заавал ирэх юм байна гэдэг нэг тийм жижигхэн хоп байгаа. Тэрэн дээр харин Gelson буцаж ритмтэй ороод одоо чинь 2-3 хоног тоглохгүй гэдэг чинь ритм бас лалдсан шүү дээ. Тэрэндээ буцаж ороод тэр нэг хитөө хожил авахд бол гайгүй болов гэж бас жижигхэн найдлагмаа. Лукагийн юу гэхгүй Лука ч нуруунд нэг татаал нэг шүрмсний ач гал гимтчгээл гайнуулаад угаасаа гимтсэн ба тэгээд Rui Hachimura бас яг тэр нэг ачаал ихтэй Hachimura ч нэг контактгүй гимтэл шүү дээ. Яг Anthony Davis шиг нэг контактгүй. Тэг би бодож байсан байхгүй. Rui Hachimura заас аргагүй даа энэ ч одоо тал нь Аз хүн шүү дээ. Тэгээд энэ Аз би ч одоо бас яаж энэ болоо 50% Африк 50% Аз хүн шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ хүртэл тэсээ тэр одоо яг 50% Аз нь гимтчихэд байгаа байхгүй гэж би өвдөө бодсон. Тэр жок энэ LeBron Hachimura айгүй сүлээд гимчих гэж байгаа ингээ урт хугацаанаа л байна. Тэнгүүд ачаал LeBron дээр ирэнгүүт LeBron араас нь ингээ гимтээд гэлсэн. Одоо араас нь ингээ Austin Reeves-ийн Luka хоёр дээр бүх ачаал нь ирээд байгаа. Тэгээд
энэ байдлаар явах юм бол энэ 6 тоглолтыг 8 хоног 6 тоглолт тэгээд энэ 6 тоглолт нь ийм амар хуваар гэхээр NBA-гийн хуваар гаргалт одоо Lakers ямар амар хатуу хандаа байл гэж харахаар юм бэлээ. Энэ бүрэлдэхүүнээрээ байсан чинь гал бас нөлөөсөн гэсэн баг шүү. Тэгээд Rui Hachimura одоо удахгүй ирнэ гэсэн юу байгаад намайг сайн ньюс байгаа. Гэхдээ жоо Jackson Hayes Rui Hachimura ороод ирэхэд Luka Doncic бас нэг ганц хоёр тоглолт авчих хэмжээний буцаад юунд ороод байгаа юм шиг санагдаад байгаа шнэ. Шийдэндээ би тэгж найдаад байгаа байхгүй. Энэ хоёр ороод ирчих байх. Тэгэх юм бол Austin Reeves, Vanderbilt, Knecht байгаа. Тэгээд нөгөө Jordan Finney-Smith байгаа. Бас учиртай шүү дээ хамгаалал. Гэхдээ мэдээж дутна. Гэхдээ бас учиртай. Тэгээд тэр байхгүй бол сая Brooklyn Nets-ийг хочихгүй шүү дээ. Тэгэл бодохгүй. Тэгэхээр чинь Steam-эл самбар дутуу баг болцоод байна да. Тэгээд ямар ч юм энэ 8 хоногийн дараа гэхээр дараа 7 хоногийн дунд гэхэд битээр ер нь ямар хэмжээний хямралтай байх уу гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Эсвэл маш өөдрөг байна баг. Өстө ингэж гарна гэж бодсонгүй штэ гэсэн их өөдрөг. Эсвэл тэгээд за угаасаа л иймэрхүү юм болох гэсэн юм даа. Нэр гиснээс Golden State Warriors баг Jimmy Butler-ыг авснаас хойш ганган яваад байгаа. Одоо тэдэнд сайн мэдээ юу гэхээр маргааш өглөө тэд Jonathan Kuminga-г талбай дээр авчирна. Нэгэсэнд Jonathan Kuminga гимтлээсээ эргэж ирнэ. Тэрний дараагаар Jonathan Kuminga-тай Jimmy Butler-тай Golden State Warriors баг ямар байхыг харах гэдэг надад харин тий харах гэдэг надад сонирхолтой байна. Тэр баг шийдэхгүй нүү. Гэхдээ нэг л асуулт. Green шийдэхгүй. Jimmy Butler гурав шийдэхгүй. Kuminga шийдэхгүй. За тэгэхээр тэдний офис яаж явах вэ гэдэг л. Гэхдээ тэр талбайн зай яаж ажиллах вэ? Moody ч аягүй сайн байгаа штэ. Moody ч аягүй талбайд задлж өгöd байгаа штэ. Тэр Japanese-аас алдахгүй штэ таах. Тэгээд тэр орон зайд Kuminga орж ирээд яаж болох вэ гэдэг бол зүгээр амар. Би зүгээр үнэхээр Warriors сайн байгаа. Чиний зөвшөөрн яа гэхдээ зүгээр надад тэр ойлгож байна. Гарч ирээд байгаа. Тэгэхээр чиний асуултыг би ойлгоод байна. Тэгээ энэ асуултыг би Golden State-ийн хамгийн том фэн найзтай тавьсан байхгүй. Тэгсэн чинь тэр найз маань төлөвлөжсэн үү? Тийм. Тэгсэн тэр найз маань тэгжилээ. Kuminga-г сэлгэнээс тоглуулчих штеп. Тэгэхээр чи одоо тий бүхэл бүтэн ингээд ийм том саксны нэвтрүүлгийн хөтлөгч хүн юмыг жоохон ултай суурьтай харж юмар байна. Jonathan Kuminga-г одоо энэ манай үзэгчид ч гэсэн Jonathan Kuminga-г одоо сэлгэнээс тоглуулах хэрэг Golden State Warriors байхгүй. Яа гэх юм бол энэ зүүн чөлөө таганд болж байгаа. Одоо сэлгэнээс тоглох гэдэг яриа цухас хийх юм бол Jonathan Kuminga энэ зүүн явна. Тийм учраас одоо Steve Kerr Golden State Warriors багийн ихтгэл өгөхийн тулд Jonathan Kuminga муу байсан ч гараандаа үлдээн. Тэгээд харин сая чиний хэлсэн Butler, Green, Jonathan Kuminga гур талбай дээр байхад Steph Curry, за нөгөөх нь Brandon Podjemski хоёр байгаад хэр их гурваас шийдэж ажиллах вэ гэдэг л сонирхолтой. Тэгэхээр Steve Kerr ажил Kuminga ирснээр илүү амар болох байх. Гэхдээ нөгөө талаараа бас тэрийгээ дагаад маш хэцүү болно. Тэгэхээр Kuminga маргааш иргэж юу болох нь хамтаа харцгаая да. Гэхдээ сайн мэдээ. Яаж ч үтсэн сайн мэдээ. Тэгээ Warriors дэшээ явж байгаа багийн хувьд бол сайхан ч тий. Сайн мэдээ. Lakers-ийн яриарга буцаад ороход LeBron James гэмтэлтэй гэснээр тэрнээс өмнө LeBron-ы гэмтэл нөгөө юуг дараа ичлаа л да. Stephen A. Smith-тэй байгуулсан одоо тэр үтсэн байдлыг Stephen A. Smith яг тэр өдөр буюу LeBron James түүнтэй нүүр тулж очоод хүүгээ хамгаалж мэлэх өдөр Stephen A. Smith 5 жилийн $100 сая хөдөлмөрийн гэрээнд гарын шиг зурсан өдөр байхгүй. ESPN-тэй дараагийн 5 жилд жилийн $20 сая сэтгүүлчтэй хүмүүсээ $20 сая сэтгүүлч. Тэгээд яг тэр баяртай өдрөө даналцж явж исэн чинь LeBron James тоглолтыг яг дуусгаад талбай хажууд байсан Stephen A. Smith тэр очоод яг юу гэж хэлсэн юм бэ? Яг миний хүүхдийн талаар бити ингээд одоо би бол тэр бол төдөн зөвшөөрөх яг хараад ирсэн би тэр болгоныг ингээд орчуулад хэлэх юм бол амар үг хэрэглэх гэдэг нэг. Гэтэ тийм миний хүүхдийн талаар бити яриад л гэсэн. Тэгээд маргааш нь King болохоор Stephen A. Smith одоо өөрөө тайлбарлаж байгаа болохоор LeBron James тамирчны хуваар над дээр ирээгүй. LeBron James үний хуваар над дээр ирсэн. Тэгээд надад тэгж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд
энэ чи амар удаанд явж байгаа шүү дээ. Чи нөгөө Брони юунаас эхлүүлээд драфтлснаас эхлүүлээд чинь бүр амар удаа явж байгаа шүү дээ. Тэгснэ нэг саяхан шүү дээ, нэг сарын өмнө сараас юмчлаа. Стивен А. Смит баг first take дээр баг нэг 3-4 минутны LeBron James зориулсан нэг тим юм ярьсан. Тэрэн дээр нь болохоор юу гэсэн гэхээр LeBron одоо бол хүүхдээ одоо ингэж одоо өөртөө ингэж ашиглахаа бол хүүхд чи үнэхээр явахгүй нэ. Үнэхээр бэлэн биш байна. Тэгж яхаа чи одоо өөрийнхөө ингэж ego тийжэх гэж ингэж байна. Бол баг чаав хүний хувьд айгу буруу юм чинь гэсэн бохгүй. Тэрний хариултыг LeBron James гэсэн болов гэж би бодож байна. Тэгээд яг чиний хэлдгэрөө яг амар coincidence байна. Яг тэр орой те 100 сая жилийн 5 жилийн 100 сая жилийн 20 сая гэдэг бол яг энэ индустрид автгүй хүмүүсийн цалин бохгүй. Гэхдээ байхгүй шүү дээ. Би өмнө энэ цалин салж байгаа. Хамгийн үнэтэй цалин авч байгаа байхгүй. Тэр гоё өдөр ингээд очиод зөвөр жинхэнэ кэблийн маргааш нь бол тэгэл бүгд ингээд гал авсан юм шиг ярьсан л да. Америкт бол яг Монголд яаж ярьсан. Яг тэр чинь үндэсний телевизээр гарч байгаа том тоглолт байсан. Бүгд томод очсон юмсан. Дээрээс нь нилээ хотод байсан учраас яг талбай хажууд болсон үйл болсон учраас айгүй олон фэнүүд бичсэн байсан. Тэгээ зүгээр наад новшийн ярианда бити миний хүүгийн нэрийг оролцуулаад гэж хэлсэн байсан. Тийм. Тэгээ тэр бол ялчгүй аав хүний үг байсан. Тэгээ энэтэй холбоотойгоор Стивен А. Смит өөрөө ер нь саксофоныг яаж тоглож исэн юм бэ гэдэг статистик нүртэл гарч ирсэн чинь мань нөхөр өөрөө нэг оноо дундчилсан байсан юм. 1.5 оноо ч үлээ. Тийм 1.5. Тэгээ тэрэн дээр нэг Брони зөрүүлээд нэг комент бичсэн байсан шүү дээ. Тэрний юу гэсэн байлаа. Яг уу би энэ дээр зүгээр юу гэж хэлээд байгаа. Стивен А. Смит ажиллаа хийж байгаа байхгүй. Тэр шүүмжилж байгаа байхгүй. Шүүмжилж болно. Юуг шүүмжилж болно. Тэр хүн ажиллаа хийж чинь, тэр хүн entertainment хийж чинь, тэр хүн хүмүүсийн анхаарлыг татж чинь. Тэхийн тулд Стивен А. Смит заавал өөрөө сайн саксофон бөмбөгч байх ерөөсөө албагүй байхгүй. Тэ? Энд бид заавал өөрөө ном бичиж үзчихэж за энэ ном нэг тааруу ном байна да гэж дүгнэхгүй шүү дээ. Би өөрөө тэр номыг уншиж үзээд надад тэр ном таалагдахгүй за энэ тааруу ном байна да гэж талд нь оруулаад хаяа шүү дээ, тий. Тэрэн шиг Стивен А. Смит өөрөө заавал мундаг саксофон бөмбөгч байж LeBron-ыг шүүмжлэх юм уу, Bron-ыг шүүмжлэхгүй байхгүй. Тэгэхээр Стивен А. Смит ажиллаж хийж байгаа нөгөө талаар LeBron James ч гэсэн аавынхаа ажлыг зүүсэн. Тэгэхээр энэ бол гоё үйл явдал байсан миний хувьд бол. Саксофонгийн талбайн гадна байж болох дээрэс нь аав хүү хоёр байж болоход үргэлж ийм хар явдаг штеп. Нөгөө нэг Doc Rivers, Austin Rivers хоёр ч би нэгээ спортлоо те. Austin Rivers-ийг Doc Rivers ингээд муу байхад нь тэтгээд гаргаад байна гэдэг шүүмжил хүртэл айгүй их явдаг гэдэг. Тийм. Гэхдээ би бол энэ дээр ингэж утсан. Одоо юм нөгөө пропорцоос ингээд хайлаад ингээд хэмжээнээс ингээд хайлаад ихээр ингээд утгагүй гэдэг шиг. Яг ингээд бид нар амар олон жил LeBron-ыг go to, Jordan go to, өөр хин go to гэл ингээд биэндээ ингээд мэтгэлцээс одоо ингээд телевизээр ингээд байнга тэгж байгаа шүү дээ. Одоо баг саксны тухай мэдээ гарах юм бол баг нэг 20 өдөрт нэг 20-оос 30 минутын мэтгэлцээ болж байгаа шүү дээ. Хувьд нь. Тэгээ энэ юм чинь ингээд явж саргаад нэг юунасаа халиад тэгээ сүүлдээ бүр хитрхи personal болоод л та. Jordan-тэй харьцуулдаг юм байна, харьцуулахгүй одоо юу гэдэг нь тоглох шөнийн хуваарь харьцуулахгүй сүүлдээ ингээд чи аав хүн байж тэглээ мэглээ хитрхи хуу хүн рүү хандаад ирэхээр эн чинь юмнасаа хальжиж байгаа байхгүй. Стивен А. Смит ажиллаж байгаа ойлгомжтой. Гэхдээ хүн чинь чи одоо тоглох шөнийг одоо шүүмжлэх их юм бол заавал тоглох шоос гадгүй. Гэхдээ чи нэг стандарт байгаа шүү дээ одоо. За энэ тоглогч гэр бүл рүү орохгүй гэж юу? 20% шийдэх юм бол тэр хүн шүүмжлэхэд окей байхгүй. Чи өнөөдөр амар муу тоглолоо. Тэгэхгүй хүүхэд нь NBA-д орж ирээд хүүхэд нь 20% шидэнгүүд чи муу аав гэх юм чи тийм ээ. Яаж ч утсан. Тэгэхээр чи юм ингээд шүүмжлэнэ гэдэг тусдаа асуудал байхгүй. Тэгээд LeBron-ы шүүмжлэлтийг шүүмжөө сүүлдээ одоо ингээд пропоршноос ингээд халиавчиж байгаа. Тэр нь л надад амар сайд санагдсан. Тэгээд уул нь энэ би Стивен А. Смитийг окей за ингэж болохгүй мэн гэж бодох юм бол өксөн чи бүр энийг ингээд цаашаа ингэж авч явж яриа зүгээр. Бүр тэр чинь ингээд зурагтаар сонсч. Өвчигдөр бол надтай NBA-гийн тоглогч биш.
хүн уулзсан гэж ирж байгаа зургтай бүр гоё ярьж байна. Цаашаа ингэж ярина тий. Тэр чинь ажиллая гэдэг байгаа байхгүй. Яг хоо хэрвээ LeBron James-ийн хүн өөр газар ажил хийж явж байгаа эсвэл одоо ингээд яасан бол тэр бол ойлгож болох тал та. LeBron James-ийн хүү учраас NBA-д орж ирээд тэгээд NBA-гийн тоглогч болсон учраас спортын сэтгүүлч хүний хувьд тэр хүн юм ярих хэрэг нь би хувьдаа нээлттэй л гэж харж байна. Хэрвээ Bronny James NBA-ийн тоглогч байгааг бол LeBron-ыг гэр бүл рүү ороод авах утгагүй. Энэ бүх үйл явдлууд хамааралтай учраас би бол Steve Nash мэдэг тэр үнцгийг барьж авах нь зүүн хэрэгэл гэж харж байна. Энэ одоо зүгээр тэнэг жишээ авбал уучлаарай. Гэхдээ зүгээр нөгөө нэг утгагүй жишээ мэн байлаа. Гэхдээ ер нь зүгээр нөгөө аав нь ингээд дагуулад ороод ирсэн альч салбарт байгаа хүмүүсийг алдаатай шийдвэр гаргахад аав нь дандаа яригддаг байхгүй. Альч салбарт шүү. Зөвхөн спортын салбарт шүү. Альч салбарт. Тэгэхээр яг тэрийг утгаар нь хараад үзсэн би бол тэгж хармаар. Тэгэхээр энэ бол байж болох л шийдвэрсэн. Байж болох л яриасан. За хоёулагийн ярил ерөнхийдөө дугаар өндөрлөх шатанд орж байгаа. Тэгээд хамгийн сүүлд энэ бол NBA-гийн талаар ярьдаг подкаст. Тэгээд NBA-гийн талаар ярьдаг подкастын Монголын лигийг ярихаас өөр аргагүй болж тэрний үнэхээр NBA-гийн 4 удаагийн бүх бодод Америкийн шигшээ багийн төвийн тоглогч Олимпийн алт болон дэлхийн аваргын алтан медаль DeMarcus Cousins Монголд ирлээ. Монголд ирсэн үйл ажиллагаа одоо player introduction гэж ярддаг тоглогчоо танилцуулах үйл ажиллагаанаас эхлээд олон нийтийн анхаарлын төвд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд бүхий л хэвлэл мэдээллийн спортын сэтгүүлчгүй хэвлэл мэдээллийн хүртэл энэ талаар мэдээ сурвалжуудыг араас нь бэлтгэл DeMarcus Cousins-ийн үйл хөдлөхөн болгоныг яг одоо Монголын сагсан бөмбөгчөнд сонирхож анхааралтай ажиллаж байна. Тэгээд чи бодоод DeMarcus Cousins NBA-гийн 4 удаагийн All-Star тоглогч Монголд ирээд лигт тоглоод ингээд явж гин гэж би л хувьдаа төсөөлж байгааг байхгүй. Магадгүй хол байсан байхтай ихт ийм ойрхон байсан гэж би хувьдаа төсөөлөхгүй байхгүй. Яг зөв. Тэгээд DeMarcus Cousins Монголын лигт бол Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бол ийм үйл явдлууд бол амар эргээр нөлөөтэй. Яг маш том нөлөөтэй. Одоо жишээ би миний хөвдөр мэддэг чинь заяа. Яг DeMarcus Cousins Монгол руу явлаа гэдгээс хойш шүү дээ, тий. Надаас 2 хүн асуусан чинь Монголын сагсан бөмбөгийн хүмүүстэй хэр холбоотой гэсэн. Яасан бэ гэсэн чинь надад тоглогч нар байна. Яаж тэр хүмүүстэй холбоотой вэ гэсэн. Гэх мэтчлэн ингээд гадны эйжентүүд ингээд гадны эйжентүүдийн одоо нөгөө нүдэнд Монголын сагсан бөмбөг орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэнд лиг байгаа юм байна, тэнд мөнгө байгаа юм байна гэж мэдчихлээ байхгүй. Тийм үстэй. Энэ сагсан бөмбөг тоглож мөнгө олъё, энэгээр амьдралаа залгуулах гэсэн амар олон хүн дэлхийд байгаа шүү. Амар олон сайн тоглогч нар байгаа. Зөвхөн NBA-с гадна. Тэгэхээр энэ том нэр ингээд ирэнгүүт бидрэг ингээд дэлхийн газрын зураг дээр олонд тодор харуулж байгаа гэж бодож байна. Тэгээд тэр сайн байна. Тэгж агентууд холбогдож гин гэдэг сайн байна. Нөгөө талаар DeMarcus Cousins ирээд хараад нэг сошиал дээр ийм зүйл байсан юм. Манай лигийн тамирчид нар за ялангуяа манай шинэ гавьт мансан. За Cousins яах бол гэд яг тоглох өдрийн өглөө нь бичсэн чинь тэр доорх сэтгэлдлүүдийн би ямар байх бол гэж боддоод ороод уншсан. Бараг бүгдийг нь тэгсэн чинь айгүй олон сэтгэл нь Монголд иржсэн лиг өнөөдрөөс юуг нь ялгарааж тээ. Юу яндөө нэг тийм яахгүй жагаад багаа очиж түүхгүй жагаад буцсандоо. Тэгээ би зүгээр надад нэг тийм бодол оржсэн байхгүй. За окей хүмүүс ийм хүлээлттэй. Нөгөө талаар мэдээж тэр бол цөөн хэсэг нь байх л та. Гэхдээ нөгөө хэсэг нь гоо ер нь зүгээр цөөн хэсэг. DeMarcus Cousins-ыг ирээд алж магадгүй гэдэг хүлээлт хүн болгонд байсан. Гэхдээ фейлдэж магадгүй гэдэг болгоомжл юм уу хүлээлтч бас байсан байхгүй. Тэгээ би тэрэн дээр зэгж бодсон. Америкийн шгшээ багийн төвийн тоглогч хүн ямар байдгийг ирээд DeMarcus Cousins-ыг харуулчихсаа гэж боддог. Яг үнэндээ гэх юм бол Clay Anthony Early гэдэг одоо энэ New York Knicks байсан Clay Anthony Early гэж тоглогч мэдэх үү? New York Knicks нөгөө харин тийм мэдгүй New York Knicks нэг гараанд гэмтэлтэй байх хугацаанд нэг жил нэг гарсан тэгжээд хөл рүүгээ буудуулаач лөө ерөнхийдөө ихэнхдээ сэлгээний тоглогч байсан. Тэр тоглогч ирээд Монголд ур чадвараараа бүр ингэсэн байхгүй. Тэг Clay Anthony Early дээр пах ямар ур чадвартай тоглогч гэсэн мөртлөөсөө NBA-ийн нэг сэлгээний тоглогч дээр тэгсэн чинь бүр Олимпийн Америкийн багийн гарны төв ирсэн чинь гавхгүй үстэй гэхээр миний жоох игдэг хөтлөхгүй тэр комент бичсэн хүмүүс. Тэгээд Cousins харуулчихсан гэсэн. Cousins эхний тоглолтод алхаж явж хагаад 20-14 ч лөө хийцэн. Зүгээр ингээ алхаад. Тэгээд
би нөгөө багийнхны эзнээс насуусан яг өнөөдөр Cousins-ыг ингэ шахахгүй ан гэсэн чинь дасгалжуулагчтай ярьсан. Ер нь цагийн зөрүү гарааг байгаа. Тэгээд бэлтгэл бага байгаа болохоор өөртөө нь ярилцж байгаад ингэ шахахгүй байгаа. Тэгээд Cousins өчигдрийн тоглолтод ажиллаж эхэлсэн. Тэгээд үнэхээр NBA-гийн All-Star, NBA-гийн Elite Америк шиг шоугийн төвийн тоглогч хүн талбайг харах, сагсан бөмбөгийг унших, тоглолтыг удирдах тэр бүх зүйл нь тийс ангид байдаг юм байна гэдгийг л Монголынхаа лигийн тоглолтод харлаа. Яг Америкт очиход чинь зэрэгцээ нөгөө баахан дэлхийн шилдэгүүд дунд чинь тэгэл нэг тэгж их ялгахгүй шүү дээ. Энд чинь бол маш их ялгаа гарч байгаа. Талбайг бүтэн харж гин, бүтэн тоглолт дамжуулж гин, самбарт Cousins эсрэг ороход хэцүү байна. Том байна. 3-аа шидэж гин, дундаас шидэж гин, дайраад орж гин, хийхгүй юм алга. Тэгээд Cousins гарч ирэл оноо илүү гардаг. Cousins ухаар буцаа зөрөөд оноо багасч гэдэг. Ямар ч байсан Cousins ирээд Selling Bodens гэдэг багийг 2 тэг болгочлаа. Тэгээд ийм үр дүн лав. Билов хувьдаа хүлээгэгүйсэн. Олон ч хүн хүлээгэгүйсэн болов гэж бодож байна. Америкийн шгшоогийн төвийн тоглогч хүн бол Америкийн шгшоогийн төвийн тоглогч байдаг юм байна гэдгийг л олж харлаа да. Миний бодлоор бас ингэж бодож байна. Зүгээр бид нар ийм хүмүүсийг авчирснараа за яг хин илүү юм бэ, хин талбай дээр явах гэдэг юм бэ гэдгээс илүү NBA чинь дэлхийн number 1 лиг. Энд хүмүүс ямар стандарттай ажилтیں, ямар стандарттай өөрсдөө бэлддэг. Тэгээд тэр яаж ингээ өөрийгөө бэлддэг гэдгийг хүмүүс бас энэ богинохон хугацаанд ч гэсэн суралцаад мэдрээд аваасаа гэж би хүсэж байна. Тэр хүнээс. Тэр хүн талбай дээр хідэн одоо нөгөө оноо аваад хідэн самар аваад ингээд хүү хаа гэхээс илүү хамт тоглож байгаа залуучууд хамт тоглож байгаа одоо яг ажиллаж байгаа тэр дасгалжуулагч айгүй олон юм сураасаа л гэж би бодож байна. Хараа наадхан дээр чи хэлэхэд бэлтгэлийнхаа эхний өдөр Demarcus Cousins миний авсан мэдээлэлээр эхний өдөр ирээд нөгөө багийнхаантайгаа танилцаад ингээд бэлтгэл дээр ажиллаж байгаа шүү дээ. 2 холбогчтойгоо өөрөө тулал ажилласан гэж байгаа байхгүй. 2 холбогчтойгоо ойлголцохын тулд. Яг л холбогч хүн төвийн тоглогчд бөмбөг өгдөг байхгүй. Тийм учраас хинтэйгээ хамгийн түрүүлж ажиллах вэ гэдгийг тэр хүн туршлагаараа мэдээд эренгүүтээ шууд 2 холбогчтойгоо эхний өдрийн бэлтгэлээ ингээд хийсэн, хувьчилж хийсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэрний үр дүнд одоо энэ тулга гэ залуутайгаа маш гоё ойлголцож байна. Тэгэхээр яг чиний хэлдгээр яг үнэн яг хин юун дээр ажиллах яах ёстойгоо сайн мэддэг хүн ирэхээр угаасаа тэгээд бос стандартыг илүү хай болгож өгөх. Дээрээс нь Монголын лигт ийм тоглогч ирж тоглож байгаад би өвдө маш их баяртай байгаа. Угаасаа миний Монголд ирсэн шалтгаан ч гэсэн Demarcus Cousins-тай ярилцах боломж. Тэгээд Demarcus Cousins-ийн тэр арга хэмжээндээр бажи ялтын миний хөлбрийг хийгээч гээд урьсан. Тийм учраас би угаасаа ирсэн. Тэгээд тэрнтэйгээ холбоотойгоор ингээд ийм нөгөө имплемент домлого болоо явуулаа. Тэгээд нэр тэрийг үзсэнгөө бид хоёр тэрнийхээ араас Facebook-оор бас айгүй шүүмжлүүлсэн шүү. NBA-гийн тоглогч юу яриад байгаа юм бэ? Юугээд маазраад байгаа юм бэ? Хачин команд тэгээд бажи ялтыг урж ийн гэдэг чинь тэгээд тэнд инээдэм ханаад байлгахыг хүссэн л болоод үрсэн байлгүй дээ л гэж би хувьдаа боддоо шүү. Тэгээд мэдгүй тэгээд хүмүүсийн заримдаа би ичээг байхад миний өмнөөс хүмүүс ичдэг юм л би заримдаа гайхаад байдаг. Тэгээд магадгүй Монголын маань нэр гарч байгаа болохоор тэр юм хэлээ. За. Хамтайсан баярлалаа үзэгчтэй. Тэгээд өнөөдрийн дугаар чарж хоббацж байгаа юм шиг яриа болчихоо да. Дараа 7 хоногийн цэгт иргэн үзлээ баяртай. Game Point podcast-ийн ивент төгчээр social page ажиллаа. Илээ хотоос Сод Улаанбаатараас ялалтаа бүхэнтэй хамт байлаа. Дараа 7 хоногийн цэгт иргэн үзлээ баяртай үзэгчтэй.